За сайн байцгаана уу. Өнөөдөр би Green компани эрүүл мэндийн цайнуудаас танилцуулах гэж байна. За эрүүл мэндийн цайны хамгийн ихнийх нь бол 12 төрлийн цай гэдэг. За хамгийн ихнийх нь бол гиз цэвэрлэх цай. За энэ цай нь болохоор хүний гиз шулуун бүдүүн гизийг бол маш сайн цэвэрлэдэг, зөөлөн аргаар цэвэрлэдэг. За ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдэн ургамлууд орсон. За энэ ямар ургамлууд орсон бэ гэхээр за Сена навч, ногоон цай, чихэр ус, агримони, Trovax гэсэн бүтээгдэхүүн ургамлууд орсон байна. За Сена нь болохоор бид илүүдэл шингэнийг арилгаж гиз дотрыг зөөлөн цэвэрлэдэг. За ногоон цай нь бол антиоксидант гэдгээр алдартай. За чихэр ус нь хорт бодисуудыг нь гадагшлуулдаг. За агримони нь болохоор цөс цэвэрлж өвчин намдах өрөвслийн эсрэг үйлчлэгээ үзүүлнэ. За Trovax нь болохоор бас мөн өрөвслийн эсрэг үйлчлэгээ үзүүлнэ. Бага зэргийн улаалт, бага зэргийн өвчлөлтүүдийг бол өрөвслийг нь дардаг юм ач холбогдолтой байгаа. За ер нь хүний гиз их бохирдод, шулуун бүдүүн гиз их бохирдсанаас болж янз бүрийн эмчилгээ хийлгэсэн ч гэсэн үр дүн муутай байдаг гэж үздэг. За ягаад гэвэл шулуун бүдүүн гизний хананд их хэмжээний өтгөн наалдаж бүрхүүл үүсгэснээс болоод за ууж хэрглэж байгаа бүтээгдэхүүн эм тарианууд бол шингэцэн муу ихэнх нь өтгөнөөр гадагшилж нэг тал хувийн л нөгөө наалдсан өтгөнийг давж гарч цус руу нэвчдэг гэсэн тийм ангаахны дүгнэлт байдаг. За тэгээд хамгийн эхлээд энэ цайнуудаас гиз цэвэрлэх цайг ууж гизээ цэвэрлэх хэрэгтэй. Тэрний дараа цайнуудыг уугаад хахад өөр ямар нэг эмчилгээ хийх ч юм уу тэр үед бол үр дүн илүү байна гэсэн. За энэ цайг болохоор зэрэг 5-7 минут хандалж уун. Ургамлын гаралтай учраас шууд нэг акбар шиг тэгэж өнгөн гараад шууд хандна гарна гэж байхгүй. За тэгээ өглөөгөөрөө 5:40-7:40 хооронд үлэн дээр уух юм бол энэ гизийг сайн цэвэрлэнэ. За тэгээд өдрийн турш хүйтээ ус уугаад байвал тэр болгонд л ингээд цэвэрлэгдээд байна гэсэн үг. Хэрвээ гадагшаа гарах нөхцөлд гадуур явахдаа хүндрэлтэй гэж үзвэл халуун цай уугаад гарах, халуун ус ч юм уу халуун үр цай уугаад гарахад бол асуудалгүйгээр өдрийн турш ажлаа амжуулаад явж болно. За дараагийн цай нь болохоор зэрэг яг одоогор бол би энэ судас цэвэрлэдэг цай. За тэгээд ходоод хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагааг сайжруулдаг цай. Тэгээд энэ бөөрийн цай. Энэ дөрвийг бол эхний ээлжинд би цагаан сарын дараа ууж эхэлсэн. За энэ нь яагаад гэхээр зэрэг эхлээд гизээ цэвэрлэе дараа нь ачаал ихтэй одоо бөөрөнд жоо ачаал өгсөн байж болчихгүй учраас бөөрийн цайгаа уугаа. За янз бүрийн нөгөө хоолны дэглэм алдагдсан учраас ходоодны цайгаа бас давхар ууя гэдэг ингээд энэ хэд эхний ээлжинд дуусаа. За тэгээ уугаад ер нь талдаа орж байна. Болонгой энэ ходоодны цайг бол маш их өдөр тутамдаа ууж байгаа. За хамгийн түрүүнд энэ гиз цэвэрлэх цайгаа уучаад дараа нь 10 цагийн үед энэ бөөрийн цайгаа хандлаад уухад болно. Өдөөс хойш бол ууж болохгүй. Яг тэр шээс өөх зэрүүлэлттэй учраас өдөөс хойш бол уухад жоох асуудалтай гэсэн үг. Ер нь өглөөгөөрөө л уул их зүгээр бөөрийн цайг. За тэгээд бөөрийн цайнд юу ордог юм хэрэг хаван хөөх ургамлууд орсон учраас өдөөс өмнө ууж байгаа маа. За тэгээд бөөрийн цайнд болохоор зэрэг ямар ургамлууд орсон юм бэ гэхээр зэрэг алтан харгана гэж ургамал орсон байна. За ганга ус, чихэр ус. Ер нь энэ манай Green-ийн цайнууд ихэнх нь чихэр ус орсон байгаа. Чихэр ус бол хордлого тайлдаг. За уушиг амьсгалын замыг цэвэрлэдэг гэдэг их олон талын ач холбогдолтой. За энэ алтан харгамал нь болохоор зэрэг шээс хөөх эмчилгээтэй гэдэг юм байна. Нэртээр үсэл хэрэгжилж ирсэн ийм ургамал юм байна. Илүүдэл шингэнийг гадагшлуулна. За ганга ус нь болохоор зэрэг ариутгаад шээс хөөх үйлчлэгтэй гэнэ. За ганга чинь бас нөгөө ням бактери устгадаг гэдгээр алдартай шүү дээ. За чихэр өвсөн шээс бэлгийн замын тогтолцооны халдвар үе дархлаад дэмжиж өрөвслийн эсрэг үйлчлэл үзүүлнэ. За энэ бөөрийн цайг уухад ер нь шээс бөөрийн замын өвчлөлийг бол маш сайн өрөвсөл дардаг гэж ярьдаг юм билээ. За энэ ууж явах үед бол нэг 3-4 хоног усны дараа бөөр ингээд мэдгэдгээс өвдсөн. Тэгээ тэр нь болохоор өвчний сэтрээдэг юм байна. Тэгж жагаад тэр өвчлөлүүдийг ингээд намжаагаад үйлчлэгийг үзүүлэн явуулдаг юм байна лээ. За энэ ходоодны цай болохоор зэрэг ер нь бесттэй. За турхаа хүмүүс бол шулуун гизээ цэвэрлээд ходоодны цайтай ууж хахад бол жингийн алдагдал нь гайгүй махлаг өөхтэй хүмүүс бол ер нь дангаар нь цэвэрлэх цайгаа уугаад бөөр бусад цайнууд бөөрийн холон бусад цайгаа уухад болно. За би тэгээ бас энэ судас цэвэрлэх цайг өдөр 1 цагийн үед уучиж байгаа. Өдөрт 1 удаа уугаад байгаа. Энэ болохоор зэрэг нөгөө цусны ханамдах өөх холестериныг бууруулдаг. За тэгээ цусны ханыг бэхжүүлнэ. За ийм үйлчлэгтэй байгаа. Энэ одоо зүрхний цай гэдэг юм тусдаа цай байна. Би нэг ууж эхлэх байгаа. Эхний ээлжинд энэ цайнуудынхаа үр дүнгийг үзчихэж болъё гэж бодоод ууж эхлэхгүй байгаа. Судас цэвэрлэдэг цайг ямар үйлчлэгтэйг харъя, ямар орц найрлагатайг. За ногоон цайтай юм байна. Күрэл цай цусны эргэлтийн системийг бэхжүүлдэг гин. Шанцай, ногоон шанцай нь зүрх судасны системд бас эрэг нөлөө үзүүлнэ. Цагаанга зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг хэвэн болгоно, тайвшруулна. За календула нь цусны эргэлтийг хэвэн болгох зүрхний булчин бэхжүүлдэг. За дооник нь цусны судасны ханыг бэхжүүлдэг гин. Тэгэхээр нөгөө судасны хан бэхжин гэдэг чинь их сайн шүү. Венийн цусны урсгалыг сайжруулна. Дооник нь цанд ургамлын мэдрэмжийг өгдөг. Цагаанга шанцай нь дорны халуун ногоотой өндийг нэмдэг юм юутай юм байна. За тэгээд энэ
2 номерын цай бол эмэгтэйчүүдийн цай. Эмэгтэйчүүдийн одоо цэвэршил төшөө юу гэдэг нэг менструац ирэхэд өвдөлтөд ирдэг ч гэдэг юм уу, янз бүрийн өндөрчний асуудал энэ төр шээс давсагд бас их сайн нөлөөлдөг гэж байна. За эрчүүдийн цай гэж бас байдгийн. Эрчүүдийн цай нь бас эрчүүд маш сайн давсаг буурны асуудлыг бол шээс бэлгийн замын асуудлыг бол маш сайн шийдэж өгдөг. За энэ үеийн мөчний цай нь болохоор зэрэг ямар найрлагатайг нь харъя. За ногоон цай бас ордог юм байна. Галын ургамал нь өргөслийн эсрэг үйлчилгээтэй гэж байна. Сабелник гэж ургамал байна. Мөгөрсөн эдисийн нөхөн төлжилтийг сайжруулах хамаа арилгах үйлчилгээтэй гэн. Ганга ба алирсан дээр үеэс үе мөчний өвчнийг эмчлэх зорилготж ирсэн байна. Алтрган ургамал нь өргөслийг багасгаж мөгөрсний эдийг нөхөн сэргээхэд туслана. Энэ тэгэхээр глюкозаминтэй болж таарах нь саган дайлия гэдэг нь хавдар өргөсөл өвдөлтийг багасгахад тусалдаг ийм орц найрлагатай юм байна. Энэ үе мөчөнд их сайн гэж ярих юм билээ. Би дараа нь уурн гэл хадгалж байгаа. За дараагийнх нь за эмэгтэйчүүдийн цай ямар орц найрлагатай юм бэ гэхээр цангис жимсний орцтой юм байна. За цангис бол угаасаа эмэгтэйчүүдэд давсаг буурны асуудлыг маш сайн шийдэж өгдөг. Цангисыг нөгөө жимсээр нь аваад шүүсийг нуухад нөгөө цистит хавар даарах үеэр намрын сэрүү үед энэ ууж ирлэгдэх сайн байдаг гэдэг шүү. За хибискус гэдэг нь сарын тэмдгийн мөчлөг болон цэвэрлэлтийн үеийн шинж тэмдгийг хөнгөвчлөдөг гэх энэ өвдөлт намдааш янз бүрийн цэвэрлэлтийн шинж тэмдгийг нь бас дарж өгдөг юм байна. За пастушия сумка гэдэг ургамал нь капсула дотоод шүүрлийн болон шээс бэлгийн системийн үйл ажиллагааны байдлыг хангахад тусалдаг гинэ. За хотоо нь зөөлөн байдлаар тайвшруулж сэргээдэг чихэр ус бас орсон байна. Биеийн ус болон давсны тэнцвэрт байдлыг хэвийн хэмжээнд байлгахад глирезийн хүчил агуулдаг учраас энэ их сайн гинэ. За тэгээд ургамлын нарийн амтыг биелүүлж хибискусийн тансаг үнэрийг мэдрүүлнэ гэж. За энэ 9 номерын цай бол тайвшруулах үйлчилгээтэй энэ цай байгаа. За энэ цай болохоор тайвшруулах үйлчилгээтэй цайны ондаа за ямар ургамлуудаас бүрдсэн юм бэ гэдгийг харъя. За балжин гарав цэцэг, боролцгонд хотой, ногоон цай, ганга, чихэр өвс, гонд зэрэг орсон байна. Боролцгон цэцэг нь болохоор зөв нойрыг хэвэн болгож ажлын завгүй өдрийн дараа нөхөн сэргээхэд туслана гэн. Балжин гарав цэцэг болохоор тайвшруулах үйлчилгээтэй, хотой нь мөн тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд мэдрэлийн ядаргааг арилгахад тусалдаг юм байна. За чихэр өвсийг байгалийн антидепрессант гэж нэрлэдэг. Одоо нөгөө стрессийн эсрэг сайн нөлөө үзүүлдэг юм байна. Бий болдог. Тэгээ энэ байдлыг нь арилгахын тулд энэ тайвшруулах цаг уул их зүгээр. За шинэ өвчин үүсэх, цусны даралт ихсэх, зүрхний хэм алдагдах, сэтгэл зүйн хямрал зэрэг ийм янз бүрийн эрсдлүүд үүсдэг юм байна. За хөрөлгөний бол энэ цай дарах юм байна. За тэгээ энэ цайг бол унтахаас өмнө уух хэрэгтэй. За хэрэглэх заавар дээр нь юу гэж байна. За 7-9 минут хандлаад тэгээд унтахаас өмнө уух хэрэгтэй гэдэг. Гаа болон балжин гарам цэцгийн зөөлөн ахилан бөгөөд чихэр өвсний чихэрлэг үнэртэй амттай ийм гоё цай байна. Нойрны асуудлыг шийдэж эрч хүчээр хангах тархины үйл ажиллагааг дэмжинэ гэсэн ийм заавартай шүү. За 6 номерын сүрс судасны үйл ажиллагааг дэмждэг энэ цай. Энэ хибискус гэсэн ургамал бас орсон байна. Ер нь холестерины хэмжээг бууруулж судасны хамны нэвчлэлтийн үйл ажиллагааг нэмэгдүүлдэг юм байна. Түрүүний нөгөө зүрх судас цэвэрлдэг цайтай адилхан юм байна. За хотоон тайвшруулах саажилтын болон цусны даралт буурах өвчний эсрэг үйлчилгээтэй. Алтан цэгц зүрхээ тайвшруулах өвчин намдах саажилтын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Долоогон ч угаасаа зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг тий. Химлийг хэвэн болгоно. Дэлсээ дахар нөгөө долоогны ханд байдаг шүү. За гүзээлзгэн тис сарнай хонгон цусны холестерин зөвшөөрөн гисгээс хамгаална. Мөн цусны судасны ханд хоримтлагдгаас сэргийлэн цусны бүлэглэлтийн магадлалыг бууруулна гэж. За энэ их гоё цай юм биш үү? Гүзээлзгэн тис сарнай гэдэг ингээд зүрхний үйл ажиллагааг дэмждэг ийм цай байна. Зүрх судасны тогтолцооны эрүүл мэндийг дэмжиж зүрхний хэмнэлийг сэргээх, цусны даралт ихсэх өвчнийг ангахад туслана гэсэн ийм залттай байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Эрүүл мэндийн хамгаалцгаая. Энгийн аргаар, ургамлын аргаар эрүүл мэндийн хамгаалцгаая хүмүүсээ.